За хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ Монголд дээд боловсрол хөгжихгүй байгаа хэд хэдэн шалтгаан байдаг. Тэрний нэг нь энэ шүү дээ. Өөрсдийн мөнгө олох бүх гарц гаргалгааг нь хаацсан. Тэгээ сая Эрдэнэт гишүүнд хэлж штэ. Тэгээд ерөөсөө зөвхөн оюутны төлбөрөөр л санхүүждэг. Бараг 90% байна уу? Миний мэдхээр л 2 гаруй 100% байсан. Одоо ч манай их сургуулиуд юм байна. Төрөөс дэмжлэг өгдөггүй. За тэгээд тендерт нь ороод юм авъя гэхээр тэр нь одоо бас хязгаарлагдмал. Яг энэ хуулийн төсөл төр байгаа. Тэгээд уян гишүүн төр болон тав тодорхой хэллээ шүү дээ. Энэ төрийн өмчит их сургуулиудад давуу тал олох гээд байгаа хэрэг биш. Харин эрхэн хязгаарлагдчаад байгааг нээж өгөх гээд байгаамаа гэд тав тодорхой хэллээ шүү дээ. Тэгэхээр би бол энэ төслийг дэмжиж байна. Яагаад дэмжиж байгаа вэ гэхээр өдий болтол Монголын ихтэй сургуулиуд, их сургуулиуд, тэнд байгаа эрдэмчлэгээний байгууллагууд, за ер нь Монголын шинжилгээ хөгжихгүй байгаад байсан, хөгжиж чадахгүй байгаад байсан, гацаагаад байсан олон шалтгаануудын одоо хэд хэдэн лав энэ дотор явж байна. Нэг саяных бол одоо нэг нь багч. Тийм учраас энийг дэмжиж бид нар бас явах хэрэгтэй болов уу гэж байна. Бас нэг зүйл энэ дээр яригадаад ах юм. Төрөөс шинжилгээ ухааныг дэмжих ёстой. Ялангуяа төрийн өмчт боловсрол шинжилгээ ухааны байгууллагуудыг дэмжих ёстой. Тэр хувийн хвшлүүдийн тухай бид нар дараа нь яридхүү. 4 байгууллага байна гэж сая хэллээ шүү дээ. Төрөөс улс орон байгаа бол тэр улсад байгаа шинжилгээ ухааныхаа салбарыг тэр улс тэр төрөнд дэмжих ёстой. Энэ шинжилгээ ухааныг дэмжиж байгаа хэрэг шүү. Тэнд маш олон инновац, за тэгээд маш олон нээлт юу ч байхыг үгүйсэхгүй. Тэгээд энэ байгууллагууд бол мөнгө олдог байгууллагууд биш шүү. Шинжилгээ ухааны байгууллагуудыг бид нар мөнгө олохыг шаардаад байдаг. Мөнгө олохгүй шинжилгээ ухааны одоо үгдгийн байгууллага байна гэдээ хаачих гэдэг аахгүй юу? Суур шинжилгээ ухааныг мөнгө олсон олоогүй бид төрөөс бодлогоор дэмжиж байх ёстой гэдгийг би онцгойлон хэлмээр байгаа даа. Нэгэнтээ яг өнөөдөр энэ хэлж байгаа асуудал байна. Энэ Монголын дээд боловсрол шинжилгээ ухааны хөгжилтэй тогтолцооны асуудалтай холбоотой юм болоо явчлаа л да. Хэрвээ одоо бид нар энэ шинжилгээ ухааны дээд боловсролоо өргөжлүүлээд дэмжмээр хөгжүүлмээр байгаа бол хэд хэдэн энэ зүйлсээ засмаар байна. Нэгдүгээрт бид нар шинжилгээ ухаан гэж нэрлэгдээд байгаа шинжилгээ ухааны академи болоод эсвэл их сургуулиуд гэсэн энэ 2 яамн дээр хуваагдсан байгаагаа одоо засгийн газар эргэж хармаар байна. Нэг хэсэг нь одоо дээд боловсрол гэдэг агуулгаар боловсролын яамн дээр үлдсэн, нэг хэсэг нь эдийн засаг дээр гээд ингээд хуваацсан. Энэ бол ирээдүйд бол илүү би бас тухайн үед нь ч хэлж ирсэн. Энэ бүтцийг эргэж хармаар байна. Ингээд бид нар шинжилгээ ухаанаа 2 хуваачаад цааш нь яаж хөгжүүлэх тухайн асуудал ярих гэдэг нэг жоохон ойлгомжгүй байна. Энийг нэгдсэн бодлоготой, нэгдсэн бүтцтэй, нэгдсэн институттэй болгож иж явахгүй бол ингээд 2 хэсэгт хуваачаад шинжилгээ ухаанаа дээд боловсролоо хөгжүүлнэ гэдэг бол байж боломгүй зүйл болов уу гэж бодож байна. Тэгээд найдлаа дарга түрүүн асуугаад байна шүү дээ. Энэ шинжилгээ ухааны академи суурьтайгаар шинжилгээ ухаанаа хөгжүүлэх гэж байгаа мó? Ихтэй сургууль суурьтайгаар хөгжүүлэх гэж байгаа мó гэдэг ингээд дунд нь яг үннийг хэлэхэд маш олон жил бид нар ийм гацаатай байж ирсэн шүү дээ. Тэгээд тэр шинжилгээ ухааны академи суурьтай гэдэг нь яг үннийг хэлэхэд хуучин социалист маягийн л тогтолцоо шүү дээ. Барууны орнууд бүгд л их сургууль дээр шинжилгээ ухаанд төвлөрч байгаа шүү дээ. British Academy гэдээ байж гин Британи Academy хизээ тийм судалгаа хийж ирсэн. Дандаа менежментийн ажил, санхүүжилтийн ажил хийдэг шүү дээ. Гэх мэтлэнгийн зүйлс байгаад байгаа. Дараагийн нэг зүйл нь бол би боловсролын яамнаас их олон удаа асууж байгаа да. Энэ судалгааны их сургуулийн тухай хуулиа оруулж ирээч. Энийг чинь ингээ хуулиараа аваачаад зөвхөн энэ засгийн газрын одоо засгийн газраас орж ирэх ёстой, чиглэлийн яам нь оруулж ирэх ёстой гэж заасан. Нэг удаа өнгөрсөн парламентаар бол энийг оруулж ирэх гэдэг унтсан. Энэ судалгааны их сургуулийн тухай хуулиа нэг талдаа гаргаж иж бид нар энэ хөгжлийн асуудлаа цааш нь ярих боломж нэгдэх гэдэг юм л да. За баярлалаа.